Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 8 цаг 14 минут болж байна. За радио 3 дугаар студиэс хөтлөгч Аргун болон хөтлөгч цэцэг найруулагч Борхуугийн Чинбатнар хамтраад та мэдгүй нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар адал явдлаар дүүрэн амттны уутыг нэгс урайтаагаар байгалийн орс найрлагатай Бомпори хамтран ажиллана. За мөн Gift to Health гэсэн урайтаагаар Туркийн Ocean Branding Calc хамтран ажиллана. Зэ мэдлэг гэж минийгийн тал өрөө те та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Манай та мэдхүү нэвтрүүлэг өнөөдөр бас азтантай ялагч тодорно бэлэгтэй. Өчигдрийн нэг бэлгнээс хоёлаа дахиад нэг өгч шүү дээ тийм ээ. Манад хоёр ирсэн. Яг юм гой ногоо өнгөтэй Ocean гэж бичсэн. Тэгээ энэ хайрцаг дотор яг юу байна гэхээр за магний цитрат байна, витамин С, цайр, D3 витаминыг хавсарсан нэг бүтээгдэхүүн байна. За мөн энэс гадна дахиад нэг витамин 3 төрлийн витамин байна. Маш гоё. Шунал хөдлөм өөр л юм хайрцаг байна. За ямар ч байсан өчигдрийн дөрмөө уйлрахаар шийдсэн. Тэгэхээр та өнөөдөр 3 асуултанд хариулан ялагч болсон хүмүүсээс сүүлд нь нэвтрүүлгийн сүүлээр санамсаргүй аргаар шодоод ялагчаа тодруулнаа. Тэгэхээр та бүхэн идэвхтэй оролцоорой. Манай эфирийн үндэс 77 77 38 83 77 77 88 30 энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялагч болох боломжтой. За та утсаар ярихаас өмнө радиогоо унтраагаарай. Орж ирээ шууд нэрээ хэлээд асуултанд хариулаарай. За дараагийн эхний сонсогч авъя. 88 75 өглөөний мэнд. Байна уу? За өглөөний мэнд. Гурваа сайхан амарсан. Сайхан амарсан. Хинтэй холбогдов? Түбэ байна. За Өглөөний мэндээ. түбэ. Эхний асуулт. Game of Thrones цувралын Jon Snow-ийн чоныг хэн гэдэг вэ? Цагаасан. Чоно. Пас нэлээд. Ямар цувралч вэ? Хаан ширээний тоглоом God гэж бид нэр ярьдаг те. Game of Thrones. За мэдгүй маань уучлаарай. Болсон баярлалаа. Өдрийн хөнгөрүүлээрэ. За өнөөдөр амархандаа маш амархан асуултууд байгаа. Маш амархан. Хизүүдээ маш хизүү асуулт байгаа. Зовоосон тийм ээ. Азгүй хүмүүс бол. За энэ одоо хизүү нэлгүүдээ бодвол за ер нь жоохон хизүү юм байна. Санахгүй юм байна. Эрээстийг та өглөөний мэнд. Өглөөний мэнд аяссан байна. Өглөөний мэнд аяссан. За Чингис хааны аавыг хэн гэдэг юм бол? Исүхэ. Гээ баяр үргээ. За толгойн хүндэтгсэн нэр юу юм бэ? Нүдийг бол мэлми гэх мэтчлэн тий. Тэргүүн. Гинэ баяр үргээ. За дараагийнх нь энэ асуулт авч чадаагүй хариулт байна. Хариулт авч чадаагүй асуулт байна. Мамуу найшир дууны шүлгийн зохиолч нь хэн бэ? Сансраг. Өчигдөр өөр дээр нь таарсан шүү дээ. Савсрын гэдсэн тий. За өнөөдрийн ихний ялагч тодорсон оюуцсан баяр үргээ. Баярлаа. За баярлаа. Өстой маш хурдан тогтоож хийдэлсэн юм шүү дээ. Дараагийн сонсогч 88 тэгээс Өглөөний мэнд алтаач байна. Өглөөний мэнд очроо. За хүүхдүүд холбогдоод дараалаад орж ирж яах юм. Инхний сүгээр хийсэн ундааг юу гэдэг вэ? Инхний сүгээр хийсэн ундааг юу гэдэг вэ? Ингний сүү. Цаг дууссан байна. 3. Айглуу. Айр гэж. За олгосон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Айргийг бол гүүний сүгээр хийдэг. За 90-67 өглөөний мэнд. Өглөөний мэнд жижиггүй алдан. Өглөөний мэнд. Дараалал 3 өглөө өгдөжлээ. За манай 3 орж ирсэн. Ингний сүгээр хийсэн ундаа юу лээ? Ингний сүгээр хийсэн ундааг юу гэдэг вэ? Ингний сүгээр. Хормог. За баяр үргээ. Дараагийн асуулт. Монгол улсын хамгийн том газар нутагтай аймаг аль аймаг юм болоо? 21 аймаг дотроос хаашаа байна? Баруун байна уу? Зүүн байна уу? Өмнө говь. За баяр үргээ. Дараагийн асуулт нь Засангоо ба 7 одоо хүүхэлдэйн дээр хойд их нь яагаад Засангоод дургүй байд юм болоо? Яг гэвэл өөрөөс нь царайлаг болохоор. Царайлаг болохоор баяр үргээ. Атархалт байсан. За жижигхэн хүү алстаа баяр хүргье. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За ингээ хоёр хүүхэд ялагч болоогаараа явчлаа. Манай томчууд юу бодож явах юм? 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал заалгана.
За одоо өнөөдөр холбогддог хүүхдүүдийн тоо бол босон баха тий. Манай байнга оролцдог хүүхдүүд холбогдоод болчих шиг болно шүү дээ. 89 дэх дөрөв. Ano? Байна. Өглөөний Байна цаашаа маань. Өглөөний минь дээ. Пүүжэ. За Пүүжэ. Game of Thrones сурлын Jon Snow-ийн чоныг хэн гэдэг вэ? Нийлэн тод гаргалтаа тий. Тэгчтэй. Эхний асуулж байгаа чангалаг хэлж байна. Хөлбөр ахгүй юу? Ястаа хөлбөр алгаа. За өдрөөсөө хэлээрэй. За. За. За Улаанбаатар хотод 8:20 минут болж байна. Хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Манайхан энэ цувралыг санаж байгаа, чоныхын нэрийг санаж байгаа бол комментээр бичиж байгаарай. Адал явдлаар дүүрэн амттны уутыг нэ гэсэн уриатаагаар байгалийн орс найрлагатай бомпари чихэр яа би энд одоо баг анбокс хийгээд байгаа маа шиг задлчлаа шүү дээ. Би түрүүн энэ нэвтрүүлэг дуусчаад дэлхийд өнөөдөр дуусчаа ийшээ явж хагаад бомпари байгааг нь харчаад ерөөсө болдгоо нэг одоо унтж байгааг асууж чаддгүй. Идэж болохгүй болоо гэж баг. Хамаас цэгээс суугаад чимбагаас баахан нэг эдгээр санагдаад. Гэтэ хайргүй яг миний нэгдэж байгаа төрлийг буюу нөгөө нэг юм мэсгэлэнгийн хайгаацын гадна талаараа нөгөө нэг хэсэлтаатай тий. За. Ахгүй ба. Авъя л да. За өхөөс. За. Аргуу дөрөв энийг хайгаацсан. Надад болохоор ер нь энэ амт нь хамгийн гой санагддаг байхгүй. Дотроо энэ бомпари чим 6 төрөлтэй байгаа штэ зөөлөн чихэр. Анх бол нөгөө хатуу чихэр байсан юм билээ. Удахгүй бид нар хатуу чихрийг нь бас идэж үзүүлнэ. Одоо бол зөөлөн чихэр болсон. Зөөлөн чихрийн бас төрөл нэмэгдсэн. Тэгээ зөөлөн чихрийн дотроо 6 төрөлтэй юм билээ. За энэ бомпари юугаар онцлог юм гэхээр ямар ч химийн будаг орлуулагч байхгүй, амд орлуулагч байхгүй, өнөр орлуулагч бас агуулаагүй. Ширхэг бүрэн жимснээс битсэн гэж байгаа. Ярьж. Энэ ямар муухай адилхан идэж байгаа үстэй. Гэхдээ ярьж байж таа. За энэ эрдэнэ чихний давуу талууд юу вэ гэхээр химийн будаг өнөр оруулагч агуулаагүй сая хэлсэн шүү дээ. Тэнгүүтээ бас нөгөө жимснээс бүтдэг гэдээ юу ярьч вэ гэхээр нэг чихэр нь нэг бүтэн жимснээс шүүс агуулсан юм байна. Одоо бөөрөлцөг нь бол бөөрөлцөг, нэрс бол нэрс, луун бол луун гэх мэтчлэн. Ийм учраас витамин С-ийн агуулмж маш өндөртэй. За бомпари эрдэнийн чихэрний давуу талууд нь хими будаг өнөр оруулагч агуулаагүй нэг чихэр нэг бүтэн жимсний шүүс агуулсан гэж байна. За ингээд байгалийн орс найрлагатай 1 г ногдох чихрийн агуулмж баг. За чихрийн агуулмж багт бол бага насны хүүхдүүд эцэг эхийн хяналтанд өгөх боломжтой юм чихэр. Би ялангуяа ийм чихрийн зөөлний ийм чихрийн төрөлд их дуртай гэсэн. Дээр үед бол одоо яг нөгөө мармелад гэж төрлийн ийм чихрийн сайжруулсан хөлбөр гэж хэлж болох юм шиг байлаа. Бомпари. Тэгээ бомпари чинь Nestlé-ийнх юм билээ шүү дээ. Аа. Nestlé ч угаасаа нөгөө алдартай шүү дээ. Шоколад маклад нэг хамгийн том бас хүнсний компаниудын нэг дээ. Тийм. Тэгээ одоо энэ эдгээр ямар мэдрэмж төрж юм гэхээр за ийм чихрийн дуртай хүний хувьд хэлэхэд заримдаа ингээд ийм эрдэнэ чихэр идэхээр шүтэнд наалтаад ингээ айгүй хэцүү зовиртой байдаг байхгүй юу? За тэгсэн чинь энэ болохоор нөгөө жимснээс бүтсэн учраас шүдэнд ерөөсөө наалдахгүй маш хурдан хугацаанд ингээ гоё хайлж илээ. Тэгээд ер нь бол ингээ нөгөө бид нар эфир дээр ингээ их тийм чихэр мөхөр идэл ингээ дээдгүй шүү дээ. Тэгсэн чинь энэ болохоор нөгөө шүдэнд наалдах тэгээд ийм сонирн мэдрэмж байхгүй учраас нөгөө идэхэд ч гэсэн тийм гоё урамтай. За тэгэхээр маш зөөлхөн гоё амттай чихэр Монгол орон даяар дурын бүх дэлгүүрт бомпари худалдаалагдж байгаа. Их хэмжээгээр захиалах бол утасны дугаар нь 80 25 85 юм байна. 80 25 85. Диско бичэнтэй хамт орж ирдэг байсан санагдах юм гэж штэ нэ. Тийм үү, энэ орж ирдэг байсан юм бах та. Тэгээ хатуугийн нэлийн дээр худалдаалдаг байсан юм билээ. Хатуу төрлийн. Одоо болохоор зөөлөн төрлөөр нэмэгдсэн гэсэн үг. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. Адал явдлаар дүүрэн амттны уутыг нэ гэсэн уриатаагаар байгалийн орс найрлагатай бомпари чихэр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Game of Thrones-ийн цувралын чоны нэрийг. Хэцүү асуултан дээр явж штэ. 90-63 өглөөний минь. Өглөөний минь. Түбэ байна гэсэн үү? Төвшээ. За төвшээ. Game of Thrones цувралын Jon Snow-ийн чоныг хэн гэдэг вэ? Энэ чонооч бүгдээр нэртэй. Чанаа юм уу те? Кино хаашрын нэг тоглоом. Шууд хариулт авч болно. Та 3 дахь хүн. Хариулт авчих. Сүнс гэдэг штэ. Яагаад юм бэ? За одоо ингэ хэлгэр манайхан сана. За таны хувьд ихний асуулт усны 3 төлөв юу вэ? Нөгөө юу гэх юм те? Элемент төлөвүүдийн усны 3 төлөв. 3 төлөвтэй. Тий. Хатуу шингэн нэг нь цаг дууссан. 3.
Хатуу шингэн хий. Хий. За хий гэж асуусан. За авъя. Хатуу шингэн уур гэсэн гурван Уур төлөвлөлттэй. гэсэн. Яа хий мартаад байна. Би хэлсэн шүү дээ. Нэг бол маш амархан, нэг бол маш хүндий асуулт байгаа гэж. Харин тийм. За, За. дараагийн асуулт. Илэн цүг гэж миний дээдлийн хиддэх хүнийг хэлж ийн вэ? Оо. Ooгийн. Тэг тоог хэлэх юм те. Тийм тойлно. 3 2 3. 3 тэгэлгүй Намаа яах вэ? 3 гэлэхээр хүмүүс 3 гэлчтэй ингэхгүй. Шифи өчлөөл. Тоолоо. Яалтын асуулт. За, баруун болон зүүн Герман хэдэн онд нэгдсэн бэ? Жохон төхөл тарга нөө. Тхүүлэх харга баараг л байхгүй дээ. Энд ч одоо яг уу? Хатуу Хэдэн яах гэж бодож шүү. Энэ Нөгөө юу байдаг штэ. Нөгөө хан нордсон штэ. За. Тэрээс өмнө лөө хаана лөө. За хаанууд нь холдохарч одоо. Хан ч 89 онд. За тийм ээ. Тэгэхээр За би энэ дөхөлт хэлж өгье. тэгээд- Энэ үйл явдал 10 сарын 3-нд болж исэн юм байна. Гэтэ оны хэлнэ. ингээд чи яаж төгөлгий? Түлж байна. Толгой эргүүлчихлээ гэдэг. Тэрнээс өмнө хойно гэж хэлчихвэл бол Логикийн хувьд бол ойлгомжтой байх Тийм гэж би тийм бодож ойлгомжтой байна. гэж бодож байна. Хан Гурав. дурлаа. Тэгэл 2 Нэг. Өөр юм. 93. 93 биш юм байна. За алгасан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За уг нь лог хүн зүг явж исэн юмсан. Аха. 77 77 38 83 77 87 88 30 гэсэн усны дугаарлуу холбогдож та мэдхүү нэвтрүүлэгтээ оролцсноо. За За комент тэгэхээр энэ чинь одоо хараад 1989 онд хам урж исэн гинөө. Тийм комментууд их байна. 99 52. Гэхдээ нэгдсэн оныг асууж байгаа. За Өглөө өглөө минь нэмэн заяа. Баруун болон зүүн Герман хэдэн онд нэгдсэн юм бэ? Нэг жилээр дөрөж болох юм. Нэг жилээр дөрөж болох юм. Үгүй болохгүй шүү дээ. Яг аавна гинэ. Тэг яг аавна. Ялангуяа энэ заяа шиг хүний үед бол яг аавна. 80 он дэвсэг авах хэрэгтэй. За харин тийм. 80 онтой юу хон гараад болсон. Цаг Маяг явж сарын байгаа. хэдэн сарын хэдэн 90 оны гişээ авах. Баруун гэр авчаар. Ширээр. 90-ээр авах юм уу? 90-ээр. За баяр За үргэлж. 90 оны 10 сарын 3-нд юм байна. Энэ заяа айгу сул дуутай болохоор бит хоёр ингээд баг заяагийн яриаг ингээд хөрвүүлж өгөх юм тий. Би одоо заяаг залхахаар сандардаг ч за одоо энэ юу ярих вэ сонсгоо. За дараагийн асуулт. Хананд байрлуулсан самбран байг сум шидэж ондог спортын төрөл юу вэ? Даарц. Даарс гэдэг байх уу? За дараагийн асуулт нь Отто бүжиглийн шоунд оролцож байгаад харамсалтайгаар хавиргаа гэмтээгээд тэмцээнийг орхисон оролцогч хэн бэ? Оо нааныг балаа зүтгэхгүй. За үдсэн хүмүүс бол зөндөө байгаа. Итгэлтэй байна. Заяа маань бүх хүн бүдүү өснө гэдэг шиг. Хавиргаа гэмтээгээ таслагдсан. Тийм хавиргаа гэмтээгээд оролцож чадхааргүй боллоо. Харамсалтай юм боллоо гэсэн. Цаг туссан 3 Таслагдсан юм уу сүүл таслагдсан юм уу? Мэдгүй. хавиргаа гэмтсэн ганц байгаа. 3 1 2 1 За баярлалаа заяа өдрөө сайхан. Баяртай. Баяр. За дараагийн сонсогч 99 байна уу? Өглөө нэмэн дарин болтой. Өглөө Өглөөний нэмдэ. нарийн бол доо. Оддоо бүжиглийн шоунд оролцож байгаад харамсалтайгаар хавиргаа гэмтээгээд тэмцээнийг орхисон оролцогч хэн бэ? Баяр цэцэг. Баяр Баяр цэцэг. цэцэг. Баяр үргээ. Тайхар чулуу Арангаа аймгийн ямар сумын нутаг дэвсгэр дээр байдаг вэ? Яхаж чулуу та. Архангаагүй өдөр байхгүй маа. Ой, отлоо яриад байгаач. За Их тэмэрт байдаг. Их тамирт байдаг юм байдаг. байна. Тийш явж исэн бол юугаар нь сумын төвөр нь дайраа гардаг шүү дээ. Аха, ялтын асуулт. За, Хямлайн ард өндөрлөгт оршдог буддын шашны эх орон юу вэ? Будын шиний их ороо. Аха. Хямлайн өндөрлөгт оршдог. Төвдөө Непал бол яг Хямлайн ард юм уу те? ард өндөрлөг газарт оршдог. Тэгвэл төв. Төвд юм байна. Баяр хүргье. Ялгачаар тодорч байна. За, За, ингээд- ариун болд баяр үргээ. Томчуудаас анхны ялагч тодорч байна. Тийм байна. Өдрөө сайхан өнгөрөөрэй. За. Дараагийн сонсогч авъя 8872. Оо өглөөний минь дээ сайхан өмөрцөх юм. Сайхан. Мөнх болчих.
Өглөөний минь. За мөг болд. Жохон хэцүү асуултан дээр таарчлаа. За ихтэй яах вэ? 2006 оны 7 дугаар сарын 31-нд Сүхбаатарын талбай дээр тоглосон Герман хамтлаг юу вэ? За 2006 оны 7 дугаар сарын 31. YouTube илүү. YouTube. Холбосон баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. YouTube Монголд ирж байгаагүй баха. Та ирж исэн юм уу? Мэдгүй. Та дээрс нь Герман хамтлаг бол биш. 80 Өглөөний минь таваарч байна. Өглөөний минь дээ. 2006 оны 7 дугаар сарын 31-нд Сүхбаатарын талбай дээр тоглосон Герман хамтлагийг битээр асууж байна. Нэрийн Нэг Монгол иржсэн Герман хамтлаг гэхээр баг ганц том байгаа бах тий. Scorpions. Баяр үргэлээ. Wind of Change гэдэг дуун алдтай. Хэлгүй яах вэ? Алдартай. За дараа нь Австралийн мөнгөнд дэвсгэртийг юу гэдэг вэ? Австрал. Австрал доллар. Австрал доллар. За Яалтын асуулт. Титаник кино Оскараас хэдэн шагнал авсан бэ? Титаник ч Тоо хэлэх юм байна. Хэдэн Оскарын шагнал авсан бэ? За энэ чинь рекорд эзэмшигч. Гэхдээ хамтран эзэмшигч санаж байна. 3. чи 11 байдаг баха. Нөгөө нэг шилжүүлжсэн авч чаддаг биш. Шилжүүлжсэн авдаггүй те. Аа. За хүн бас дараагийн ялагч болсон байна. Баяр үргээ. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрөөсэй. Боломжтой шүү. Сонсоо яж гараа. За. За. Нэрэл Леонардо Ди Каприо чинь. Бүр сүүл авсан шүү дээ. Сүүл Ревнатаараа л авлаа да. 2016 он юм билүү? Хэдэн он блэ? За. Ревнант гэдэг кино. Бисэн санаж байна. Эфиросны дугаар 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч 88 тэг 8 холбогдсон байна. Сайн байна уу? Ганцаа байна. Өглөөний минь. Сайн байна уу ганцаа? За. Японы үндэсний спорт ямар спорт вэ? Сумо. Баяр үргээ. За тэгвэл ширээний теннис хэдэн оны Олимпиас эхэлж албан ёсны төрөлд багтдаг болвоо? За гоё асуулт байна. Чанга Асуулт байна. Чанга асуулт байна. Тэгээ штэ амархныг асуусан юм бол дараа нь чанга ижи алаг ирээ хорвоо байна да. Өнөөдөр манай цэцгий. Ширээний теннис ч одоо сүүлд бас хятадууд ялаад баг хасагдсан анзааны юм болоод ганц хятадын спорт болсон. Ноёлоод тий. Харин одоо яах юм бол ямар ч л байсан хэдүүлээ хэдэн оны хаана осын олимпиар оржсныг нь хариулж чадахгүй л одоо ингээд хэцүү юм боллоо одоо. Өнөөдөр ширээний теннисний өдөр. 90 он хавцаад алим бохоо яг цаа мэдгүй нөө. За яг хэлгүй юу? 90 бол биш. Холбосон баярлалаа өдрийг сайхан 90 онд өнгөрүүлээ. болж байгаагүй. За. 88.8. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Хинбэ? Ганаа. За гана. Өглөөний минь дээ. Өглөөний минь гана. Ширээний теннис хэдэн оны олимпиас эхэлж албан ёсны төрөлд багтдаг болвоо? Хэцүү асуулт байна. Хэцүү асуулт байна. Хэцүү асуулт байна. Тий, амархан бол амархан, хүнд бол хүнд гэж би хэлсэн шүү дээ. Ер нь бол хоёр төөл байгаа. За 1950. 50 биш юм байна. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дөхүүлээ да. Би бол Аз тулсан олимпиар дебютээ хийжсэн юм байна гэдэг хөлөө. За тэгвэл би дараа нь чиний тэр бүр яг сонсогчдын тал болж байгаад. Хүү энэ дөхүүлэг Аз тулсан тэр чинь амар олон юм байна. Энд чинь ингээд Аз тулсан олимпиар. За яах вэ? Өөцнөөс орчих юм. За дараагийн сонсогч 88.1. Өглөөний өдөр байна. Өглөөний минь дээ. Ширээний теннис хэдэн оны олимпиас эхэлж албан ёсны төрөлд багтдаг болвоо? 88 оны сүүл юм бол 88 оны сүүл. За дараа нь урлагтай холбоотой асуулт буюу энэ ямар дууны хэсгээс вэ гэд тоглуулах юм байна. Тэгээ тэрийг сонсож жагаад хариулнаа гэсэн үг. За. Бэлэн үү очроо? Байна уу очроо? Таг байхгүй. Очроо байна уу? Хүй. Байж тээ. Мют тэр дацсан уу юу? За одоо урлагийн асуулт орж ирэх чинь тий? Дуугаа сонсох уу? За. За сонсъё. За энэ ямар нэртэй дуу вэ? Цагаасан. Яа. Юу лээ? Жохон хөлтэй нөө.
Хурд хамтлаг юм шиг шүү дээ. Яас янз зөвхөлээ. Хурд хамтлаг юм шиг байна гэж байгаа байхгүй. Ядаж хэлчихгүй. За хурд хамтлагийн дуу байна. Чамаага зорно лөө. Чамаа зорно. Баяр үргээ. За ялтын асуултан дээр дуулж ярьж байна. Амархан асуулт байгаа тий. Одоо амархан асуулт байгаа. Гэдэг болцтой. Кимоно өмсөж нүрэ будаад үндэсний бүжгээ бүжин дуулж баясгадаг эмэгтэйчүүдийг юу гэдэг вэ? Гейша яа. Гейша. Амархан асуулт өгнөс амархан асуултанда байгааз. Тийм байна. За баяр. Таны дугаар 5 дахь яригчаар тодорч байна. Дугаараас сонсгоорой. Ялагч тодруулсан өндөр бэлэгтэй. За. Дараагийн асуулт 80-60. Өглөөний минь хинтээ холбогдсон? Алтай таван. Алтай таван бод. За эхний асуулт. Хоёр хүн явбал нэг нь ахалдаг. Нэг хүн явбал юу нь ахалдаг гэдэг вэ? Малгай нахалдаг. Малгай нь ахалдаг гэдэг. Мундаг. За тэгвэл дараагийн асуулт. Гард магна киноны молиг очрын дүрд хэн тоглосон юм бэ? Аранга аймгийн хүчин драманд ядсан жижигчин алтан гэл гэж. Алтан Аранга гэдэг үг хэлхээ байлаач. Аранга өдөр бүр хоёроос багсан. Зураа ич хоёр орж ирдэг боллоо. За ялт асуулт. За дараагийн асуулт урлагтай холбоотой буюу Амьдрал сайхан гэдэг кино гэдэг тий. Энэ кинонд эхнэр нь ямар ажил хийдэг гэдгээр гардаг вэ? Цагс. За энэ нөгөө хүн асуулт. Яа. За энийг алгацаа дараагийнх нь асуултыг авч болох уу? Тийм хайр байхгүй шүү дээ. Өнөөдөр манай зээгж шүлэг гэж гэдэг нь хар улаан ээлждэг, хар цагаан ээлждэг хорвоо гэл. Алга гэрээ ороо гэсэн шүү. Алга гэрээ ороо. 3 2 За дараагийн өндөө боломжууд вэ? За өдөр сайхан өрөөлөөрэй. боломжийг харцгаая. Эфир усны дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн утсыг дуугарлаа холбогдно. За энэ чинь Роберто Бенини гэдэг италич жүжигчний маш алдартай амьдрал сайхан үнэхээр гоё кино тий. За хоёрдугаар таны үед үйл явдал болдог санаж байна. Италид болоод Жошуа хүү. за тэгээ Жошуа хүүг дугуугаар хүргээл нэг баян айлын бүсгүйг аваад суучдаг. Бодит байдал дээр амьдрал дээр бас их нэр шүү дээ. 88 77 өглөөний минь. Иргэн. За өглөөний минь. Өглөөний минь. Амьдрал сайхан кинонд эхнэр нь ямар ажил хийд юм бэ? Нөө Жошуатай тий. Жошуатай кино мөн шүү. За эхнэр нь юу вүлээ? Харин юу вэ? Багш үлээ. Багш. Таны хэлбэр юу юм? Багш мөн үү? Багш. Тэрээс асахгүй шүү дээ. За доороо бүсгөө. Багш мөн үү гэдэг юм. Мөн үү гэдээ асууж байхгүй юу? Гидгээ ихнэр доороогийн мэрэгчлээс багш байсан тий. За таны дараагийн асуулт. 1770 онд Австралийн зүүн болоод өмнөд хэсгийг нээсэн алдартай далайчин Англи иргэн хэн бэ? Алдартай далаачин. За. Алдартай далаачин юм. Австралийн зүүн болоод өмнөд хэсгийг нээсэн. Цаг дууссан байна. 3 2 Колумб нь. Биш байна. За холбоосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Колумбус ч хойш бараг 300 жилийн дараа байсан байна тий. За манай хамтран ажиллахад танилцуулах болов. За тэгээ. За тэгээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Give to Health тий Туркийн Ocean брендийн Kals манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За манай өнөөдөр ялагчийг байлж байгаа. Тийм. За өнөөдөр бид хоёр кальцийг нь танилцуулах юм. Ер нь энэ Ocean Osteofine нь яс булчингийн эрүүл мэндийг дэмжих шаардлагатай олон төрлийн витамин, эрдэс бодисыг нэг дор агуулсан. Тэгээ өндөр үр дүнтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм байна. За найрлагандаа юу гэдэг вүгээр кальц болон ясны эрүүл мэндийг дэмжих, коллагены нийлэлцлийг дэмжих эрдэс бодисын тэнцвэрийг хангах 7 төрлийн нэмэлт витамин агуулсан гинэ. Оо ямар гоё. Одоо ингээд эрэгтэй хүмүүст жишээлбэл нөхөртэй ингээд би олон төрлийн витамин уулгах гэдэг юусоо дийлэхгүй байгаа байхгүй юу? Е, дэ, цайр мэр гэдэг. Тэнгүүд эдгээр чи бүгднийг нэг дор ингээд хийчихээр амар юм билээ шүү дээ. Өдөрт нэг л удаа уулгана. Гой сасагч. За тийм. Тэгээд яс сургалт шүдний хөгжилд кальц хамгийн чухал гэдэг мэдээж тийм ээ. Одоо нөгөө хүүхдүүдийг чинь өндөр болоосаа гэлээгээд идэг. Тэгээд энд бол кальц хамгийн чухал оролцоотой. За тэгвэл өсөлтийн үед ясны нэгт хамгийн хөрвүүлэгддэг тул дутагдах юм бол өсөлт нь удаашраад ирээдүйд ясны асуудал үүсэх юм магадaltaй байд юм байна. Тэгээд жирэмсэн хөхүүл үед бас зайлшгүй хэрэглэх ёстой энэ кальцийг. За мөн цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд ясны сэргэжилт үүсэх эрсдэл нь ихсдэг гэж байна. Тэгэхээр цэвэршилтийн насны дараагаар бол заавал кальцийг хэрэглэх нэ. Ер нь тэгээд ийм кальц чинь
өдөр тутамдаа ингээд бид нар авч явах юм бол маш хэрэгтэй бүтээгдэхүүн байна шүү дээ. Бүх насныхан угаасаа хэрэглэх хэрэгтэй юм байна шүү дээ. Ингээд харсан чинь нас их тусам кальцийн шимтгэлт моддог учраас кальц нэмж авбал зүгээр. За глютен, лактоз, нэмэлт сахар агуулаагүй, магний зохистой харьцаатад бол бөөрөнд ачаал өгөхгүй. Ясны эрүүл мэндээс гадна үе мөч булчин дархлааг давхар дэмждэг. За нэмэлтээр магний болон витамин D агуулснаар кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлээд ясны бат бөх байдлыг инхүү хангадаг байна. Яг үнэндээ байхгүй бол кальц шимэгдэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр витамин C нь коллаген нийлэгчлэлтийг дэмжиж яс мөгөөрсийг бас хамгаалдаг. За зис нь ясны бодисын солилцоонд оролцоно. Боор нь кальц, магний, витамин D үйлчлэгийг сайжруулна. За ийхүү одоо шаардлагатай бүх зүйлсийг нэг дор агуулсан Стамбулын судалгаа шинжилгээний хүрээлэнтэй хамтран бүтээгдсэн бүтээгдэхүүн бол Ocean брендийн витамин Osteofine. За тэгэлгүй яах вэ? Тэгээд юу юм бэ л да? Маш олон төрлийг нэг дор агуулсан учраас ер нь хэрэглэхэд өдөр тутамдаа олон юм уухгүй амар юм байна. Тэгээд сүүлийн үед бид нар чинь нөгөө нэг кальц уг нь бол дэх үедээ цагаан эдээнээс авчдаг гэсэн чинь одоо цагаан эдэний хэрэглээ багасаад байгаа шүү дээ. Тийм учраас заавал кальцийн нэмэлтээр уухай зөвлөд юм байлээ. За мэдээж им бүтээгдэхүүн учраас юу яана? Худалдаж авч байгаа газраас эмчийн заавартай болон эмзүүчээс асуун. За тэгээ бүх хэмээ сангуудаар худалдаж авах боломжтой юм байлээ. Ocean гэ бичгтэй бол болно гэсэн үг. За манай нэвтрүүлэгтээ Gift to Health хүрээтэй Туркийн Ocean брендing кальц хамтран ажиллаа. Баярлалаа. Би утасныхан дугаарыг хэлжээ. 8858 13 11 гэсэн дугаар байгаа. 8858 13 11. За мөн Ocean Mongolia гэсэн Facebook хуудаснаас бид нар илүү гоё дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Баярлалаа. За дараагийн засагчийг авъя. 8689. Хөөе. Клэр. За таны хувьд эхний асуулт 1770 онд Австралийн зүүн болоод өмнөд хэсгийг За. Босно. За. 1770 онд Австралийн зүүн болоод өмнөд хэсгийг нээсэн алдартай далайчин Англи иргэн хэн бэ? Англи. За Магланчин биш дээ. Маглан Англи лүү гэл. За мэдхгүй байна. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өрүүлээрэй. За дараагийн засагч 80 сар мөн. Өглөө минь яндаа байна. За яндгийн бол зүгээр эр бирээ гайхуулах асуулт илүү дээ. 1770 онд Австралийн зүүн болоод өмнөд хэсгийг нээсэн алдартай далайчин Англи иргэн хэн бэ? Cook. James Cook. За одоо энэний дараагаар амархан асуулт орж ирсэн байна. Үндэсний бүхэд өрсөлдөгчөө унахын тулд хийж байгаа уран үйлдэлийг юу гэдэг вэ? Энэ мих гинэ. Баяр хүргье. За дараа нь Шавшанкаас орсон киноны Энди Дюфрен хэдэн жилийн ял авдаг вэ? Энди Дюфрен насаараа хоригдох ял авдаг. Насаараа хоригдох ял авнаа. Гарлаа давлаа гэдэг шиг л юм ба. Янд маань дугаар үзүүлж байна. За дугаар номер 6. За. Дараагийн сасагч 85.8. Огтон зэрэг амбаана. За, таны хувьд бас нөө чанга асуулт ирчих шиг боллоо. Нөгөө нэг гот гэж цувралаа штэ. Энэ цувралын сэтгэлээр онцсон. Таагаад хэлэх магадaltaй. Нэг таг араас гоё асуулт байна. Нэг асуу үзчихээ гэдэг. За, энэ цувралын 1-р улирлын эхний ангид хэдэн Stark гардаг вэ? Stark. Тийм, Stark-ийнх ингээд одоо нэг Arya Stark, Sansa Stark гэдэг байгаа шүү дээ, тийм. Тоо хэлэх юм байна. Тоо хэлнэ гэсэн үг. За галлах хэрэгтэй юм байна л да. За. 5 гэдэг оны доо. 5 арай багтцаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Энэ комментэр цэцэг гэж дахиж Game of Thrones-тэй холбоотой асуулт оруулахгүй гэсэн гээ Касиори ингээд ах. Мэдгүй тэгж байгаа л арган гэдэг. 99. Өглөө юм байна. Өглөө юм дээ. За. Game of Thrones сурлалын эхний 1-р улирлын ангиудад хэдэн Stark гардаг вэ? За, тоолно аав нээж нь. Санса. 1-р улирлын эхний ангид гэсэн тий? Брандон. Тан. 8 дээр ирээд тахаа. Вау! Зөвхөн Game of Thrones-ыг бүр судалсан, нэвт судалсан хүн орж ирж идэг шүү. Гэхдээ ийм хүмүүсээр үл ийм асуулт асуух гоё юм аа. Өчигдөр алтар сард дээр унсан одоо энийгаа алтар сард дээр унсан. Түр яалчгүй манай үеийн хүн байна. За дараагийн асуулт нь
Ингэсэн энэ амьтан чихгүй мэт харагддаг боловч дотоод чихтэй ингэнэ. За. Тэгээд дуу чимээг доод ирээний ясаараа мэдрээд дотоод чих рүүгээ долгио илгээж сонсд юм байна. Энэ ямар амьтан бэ? Оо, хөлбөр байгаа л. Хөлбөр байхгүй. Гэхдээ энийг бодох юм бол гоё. Дараалаад хэцүү асуулт дарсан. Гэхдээ ихнийх нь энэ амархан байлаа. За, гаднаас нь бид нэр харахаар чихгүй юм шиг харагддаг байх нь шүү дээ. Гэхдээ үндэ дотоод чихтэй гаднаа харагддаг. Тэгээд дуу чимээг болохоор доод ирээний ясаараа ингээд мэдрээд тэгээд дотоод чих руугаа илгээд юм байна. За, дараагийн үндэ болсон чигээ. За, холбосон баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэй. За, дараагийн сонсогч 9913. Бэнэ. Өглөөний мэндэ. За, Батэрднах. За. Нэг амьтныг таалгаж байгаа. Энэ амьтан чихгүй мэт харагддаг гинэ. Тэгтээ дотооддоо чихтэй дуу чимээг доод ирээний ясаараа мэдрээд дотоод чих руугаа дохио илгээж сонсд юм байна. Энэ ямар амьтан бэ? Сарсан боогохоо чинь маш том байна. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сарсан боогохоо биш юм байна. За, дараагийн засагч 8874. Өглөөний мэнд отко байна. Өглөөний мэнд. За, отко нэг амьтан таалгаж ийн 3 дахь хүн шууд хариулт авч болно. Энэ амьтныг гадаас нарахаар бид нэр чих гэдэг юм олж хардггүй. Гэхдээ дотооддоо чихтэй байдаг. Дуу чимээг ирүүнийхээ доод ясаар мэдрээд тэгээд тэрийгээ дотоод чих руугаа илгээж сонсд юм байна. Энэ ямар амьтан бэ? Доод ясараа гэдэг тий. Та наматар юм болоо. Матар. Яа, үүнд логикнд зурсан. Гэхдээ 3 дахь хүн те. 3 дахь зөв хариулт нь бол могоо байжээ. Могоо. Бас матар. Бусдууд нь тийм байдаг юм бол мэдэхгүй маа би. Хэвлэр явагчлаа гэж бодсон. Тийм байх. Хэвлэр явагч гэдэг логик бол айгүй гоё юмсэн шүү. За, дараагийн асуулт ийм байна. Бид нар 2011 оны 9-р сарын 17-ноос 25-ны өдрүүдэд гест бүртгүүлэх нэгэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ юу вэ? Нөгөө нэг амар олон бүх барилдуулдаг тий. Баяр үргээ. Зя хоёр дахь асуулт. Сая хариулт авсан тий. Тэгэхээр хоёр дахь асуулт юм байна. За, бодмог гэж юу гэсэн үг вэ? Бодмог. Ойлсмсана бодмог гэж бодмалтаас холбоотой болоод. Хөрхөн гоё. За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Гоё логик байна. За, дараагийн сонсогч дугаараа нусалсан байна. Өглөөний мэнд билгүүнээ сайхан амарсан. Өглөөний мэндэ. Билгүүнээ сайхан амарсан уу? За, бодмог гэж юу гэсэн үг вэ? Ярих юм уу шивэх юм дээ. Ярих юм уу муухай шивнэх буюу ингээд бид нар заримдаа нэг бодол бодчоо тэрийг амдаа ингээд нэг дөнгөж шивнээд өрчдөг шүү дээ, хилээд өрчдөг тий. Ярал ингээд би бодмоглоо. За, нэг утгатай хоёр асуулт нэг дор орсон байна. Дараагийнх нь агцас хийх гэж юу гэсэн үг вэ? Агцас хийх гэж юу гэсэн үг вэ? Юу хийх? Агцас хийх. Агцас хийх гэж юу гэсэн үг вэ? Агцас хийх. Агцас хийх. Цаг туссан. Агцас хийх гэдэг тийм. Агцас. Цаг туссан 3 2 1. Айх бол биш юм байна. Холбогдсон баярлаа. За. За, дараагийн сонсогч 99-7. Өглөөний мэнд баатарцагт. Өглөөний мэнд. Өглөөний мэндэ. Агцас хийх гэж юу гэсэн утгатай юм бэ? Юу гэнэ? Агцас хийх гэж юу гэсэн утгатай үг вэ? Агцас хийх. Агцас хийх. Юу Өмнөх хариулт нь бас айх гэж хэлээд гараа авчихлаа. Агцас ш. Агцах. За, холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, дараагийн сонсогч 9688. Өглөөний мэнд сэлб байна. Өглөөний мэндэ. За, 3 дахь хүн болж хариулт авч болно. Агцас хийх гэж юу гэсэн үг вэ? За, би эвгүүцэх юм да. Би эвгүүцэх. Чихүүцэх. Агцас хийх гэх юм байна. За, таны дараагийн асуулт бол ямар дууны хэсгээс вэ гэдгийг таахнэ. За, хэдүүлээ дуугаа сонсоод үзье. Хэдэн үе? За, сонсъё.
За энэ ямар дуу вэ? Надад бол юу ч ингэ ингээд нэг юм нөгөө аян тасч сонсогдоод их юм. Арай дуурлах зүгээр. Тийм үү. Дахиад нэг удаа сонсоод үзэх юм уу? За тэгээ. Тавцаа спикертэй тавьсан байвал бити тавиарай. Тавиагүй. За энэ ямар дуу вэ? За мэдгүй харан гэж хичээд хайдэр. Бичээд гинэ. За. гэж байна. За. 3 Холбир. Дууны нэрийг Дууны нэр юм уу? Тийм, дууны Дууны нэрийг нэрийг гол нийлнэ. Оо яа юу гэдэг сонсогдсон. Зүүд нь юм уу те? Зүүн байсан юм уу гинэ. За будаа иж байна. Ави. Аачлаа. За харан хамтлагийн Сүүд зүүд иж. гэдэг. Юу лайвер гэж сонсогдсон сонсогдохгүй. Тийм үү. За тоглоом. Надад уу читэн л те. Аха. Тоглоом тоотой дээр толгой юутай нэр? Толгой мүлжүүртэн дээр. Мүлжүүлтэн дээр дугаар 8-7. Инхүү Яа. дөрөв Дугаарлал ямар шүү дээ. дугаарлаа ялагч одоо Ялагч энэ дундаас тодруулж тодруулсан. байна. Өнөөдөр бэлэгтэй. За би яах. Нэрээ шууд хасч байгаа юм уу? Аачлаа наваа сонлоо. За. Бацсан баярлалаа. За. Яасан чухал байсан. За. За одоо манай аргун рандомор шалгаруулна. За би одоо энийг яг ажиллаж ийн нөгөө үүснэ. 6 хүмүүсээс ялагч тодруулах юм байна. 1 оюун сэцэн, 2 жижигхэн хүн алз, 3 ариун бол, 4 хүн алз, 5 очроо, 6 яндан. За эднээсээс нэг 3 удаа шалгаруулна. Гаргаад үзье. Ажиллаж ийн 4 шалгарсан. Дахиад нэг дарна. 2. За одоо 3 дахь нь тодорно. Google рандомор гаргалаа. Жинэт хэлээ 3. За 3 дугаартай ялагч тодорч байна. Ариун бол ялагчаар тодорч байна. За ариун бол дахиад ялагч болсон байна. Ийм гоё Ocean Brand-ийн витаминуудыг авах боломжтой болж байгаа шүү. Хаврыг ядрахгүй хэдүүлээ гоё давнаа. За манай нэвтрүүлэгт өнөөдөр оюуцсан жижигхэн хүн аал, ариун бол, хүн аал, очроо, ёндон, сэлэв гэсэн 7 хүн ялагч болсон баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Адил явдлаар дүүрэн амтны уутыг нэгсүүрэтээр байгалийн орс дайрлагтай Бомпари хамтран ажилласан. За мөн Gift to Health гэсэн үрэйтагаар Turkey Ocean Brand-ийн Kels хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 9 цагаас радио мэдээг үйл авсараа 9 цаг 10 минутаас Hot Topic нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа Цэцэг.